Сайн уу миний дөө? Сайн байна уу та? За ихчээхэн нөгөө зураг юу болсон? За энд. Оо за. Ямар сайхан гардг юм бэ? За энэ л яг ихчээхнийг хүсэдсэн зураг штеп. Өстө янзын сайхан болчихжээ. За болж. За ихчээ нь хэдийг төлөх юм бэ дөө? 80,000 болно. Хідээ? 80,000. 80аа. Тий. За танах одоо болоод өгөөрэй. За ихчээгээ яриад тэгэж болохгүй боос тээ. Юу гэж ийм зураг зүгээр 80 болж идэв. Ингэж болохгүй шүү дээ мэдүү. Чи энийг чи зүгээр л нэг бүгдийг зогсоож аваад пак гэж аваад тэгэл өрөөс ингэж хар цагаан болоод гаргаж ирж байгаа шүү дээ. Ингэж хүнийг шулж болохгүй шүү дээ мэдүү. 80,000 арай хитрэн 80,000 төгрөг энгийн нэг бага мөнгө биш шүү дээ. Ингэж шулж болохгүй шүү дээ бас бидний. Үгүй их чи манайх шулаад байгаа биш байхгүй. Энэ зургийг авахын тулд манайхын студийг түрээсийн мөнгө, за цаана ингээд тог цахилгааны мөнгө, за тэгээ урсгал зардуудаа тэгээ энэ зургийг чи хэвлэхэд бид нэр бас тодорхой хэмжээний тоног төхөөрөмж ашиглаж байгаа. Тэр энэ шоотуудыг дахиад камер хэрэглэж байгаа. Энэ бүгдийг чи хардаг чи хүмүүсийн амьдрал, цалин хөлс, цаг хугацаа явж идэг байхгүй. Тэглэж манайх байж болох хамгийн бага үнээр ер нь бол юмнуудаа хийдэг. Хэрвээ та үнэхээр авахгүй гэж байгаа бол өөр бас сонголтууд танд байгаа шүү дээ. За л ихтэй нэ зураг өгч. Карт уншуу. Уншнаа. За өнгөр юу вэ? Энэ юу юм бэ? Энэ сүн аар бол. Яс айтай хамтсан. Сто гоё юм шиг. Энэ манай шинэ бүтээгдэхүүн. Хөөе амс юм аашаа хорилт байхгүй. Энэ ингээ уут нь ямар үнэтэй? Энэ ингээ 6800 төгрөг үнэтэй. Хидээ? 6800. Хүш. Яасан шулцсан юм. Монголчууд ингээ нэгнийгээ муухай ингээ шулдаг байхгүй юу? Үгүй чи түүний хідэн үнэний дэлгэн шуутраалын чи сүү гаргаж байгаа үстэй. Тэгэл тэрнгээр юм хийж байгаа үстэй. Тэр үнэнүүд чи одоо байгаль дүнгүй ургаж байгаа үүснөөгөө иж байгаа үстэй. Энэ 6800-аар ихтэрнэ. Тэгж ойлгож болохгүй л даа их чи. Энэ үнэний сүүгийн чинь саага таны гар дээр ааруул болгож очих гэж айгүй олон төрлийн зардал гарч байгаа штэ. Адаглал одоо энэ бичгийн чинь бичүүлэх гэж брендингийн зардал гэж бид нэр дизайнерт мөнгө өгнө. Тэгээ үйлдвэрлэлийн зардал, сав баглаа боодлын зардал, маркетингийн зардал. Тэгээ хүлээж байгаа салбар чинь айгүй олон хүний хүч хөдөлмөрөөр ордог салбар. Бид хэд одоо байгаа хамгийн хямд үнэ тавьчаал гэж. За. Хөөрхөн ламттай. Карт уншуу. Араа. Сайн уу миний хөөрхөн дөө? Оо сайн уу та? За сайн. За ижлэн сайн уу? Сайн. Та суугач. Зүгээр их чи нэг шуурхай нэг юм ярих гээд. За. Мэдүү. Чи нөгөө манай хамаатан батаахан дүү мэдэн штэ нөгөө олон жил гадаадд байсан. Тийм. Тийм тэр чи одоо нөгөө энд уран бүтээл хийгээ хөөх юм хийгээд энд ирж байгаа. За. Тэгээ одоо юу нэг цагийн дараа нисгтэр буух юм байхгүй юу? Чи тэд дээр нэг ажлынхаагаа авч очоод нэг хэдэн хөөрхөн хэвлэлийн мэдээдтэй бэлтгээд сайт байт юмараа хөөрхөн бичлэг болгоод зураг мураг болгоод шидэд өгөөмөр юм. Дим штэ дим миний дүү. Аха. Тэгэхээр их чи одоо цагийн өмнө гэхэр чинь би нэг сэтгүүл зураглаач явуулна. Тэгээд нөлөөлгөө хийгээд ингээд цацгаад болвол сайн 100,000 төгрөг хэрэгтэй шүү дээ. Сайн 100? Тийм, ер нь бол тийм л үнэртэгтэй байдаг. Өө чи мэдээ их чиг ойлгоогүй. Их чин чамаг нөгөө танилын нөгөө халуун гэд ирж байгаа нь нөхгүй юу? Их чин чам зүгээр таксины хан мөнгө өгч ихчтэй чинийг тэгээд би тус болоод өгчөжтэй. Их чи тэр чинь ингээд зөвхөн бичлэг аавна гэдэг чинь өөрөө асар их ажиллахгүй юу. Тэгээд тэнцээ камер, сэтгүүлчийн ур чадвар эвлүүлэг, эргээгээ цацалт гэх тэгэнгүүт чинь ингээд тэр хоёр ажилчдын маань бас хөдөлмөрийн хөлсөө ингээд өчнөө ингээ ордог байхгүй. Ингээд манайхан нэг ингээд сэтгүүлч нарыг ингээд айгүй энгийн юм хийдэг гэж ойлгоод идэв. За яах вэ? Тэгвэл их чин зүгээр өөрөө нэг лайв хийчих дөө за. За яах вэ?